За та хөнөглөө намлагаалт энэ төсөөжийнхээ хурдан баталж болдгоо мөн 1 сарын 23 болцсон байдаг. Төсөв доороод бүтэн популизм л явж байгаа л гэж би харж байна л да. Эдийн засгийн хүнд хэцүү байдал байгаа гэдэг 2 жил бид ярьжсэн. Тэгвэл тэр нь эхчүүд хүүхдүүдийн мөнгийг булааж авах хэмжээнд хүртэл дороодсон юм бол байхгүй шүү дээ. Тэг яах гэж анханасаа ийм байхгүй асуудал оруулж ирж энэ хурал дээр ингэ цаг барж идэв. Наад популизм чи хэтрэлээ сайхан билгээ. Монгол улсын үеийн ерөнхий сайд нэг 7 зөвлөгтэй байсан байдаг. Инкул дарга тийм л байсан байна Батболдоо. Тэгээ одоо бүр аргаа бараад бүр одоо тартагтаа тулаад сүнж байгаа юм шиг 3 хүнээ хэмнээ 140 сая төгрөг. Та нарын энэ үг чи өөрөө энэ нийгэм даяараа популизм бий болгоод Бяханбаатар гишүүнийг зөв гэж харж байна. 3 хүн хэмнэх гэж байгаа бол 17 хүн хэмнэх гэж хэлдэг юм байна. Наад барьж байгаа асуудал чи үндсээрээ буруу байна. Энэ төсөө хурдан батлаад хүмүүсийн цалин хөлсийг тавиад ажлаа хийгээ явуул та. Хүмүүсийн цалин хөлсөн дээр хурж очоод тэгээ нэг 5-3 төгрөг хасах масах ийм юм Монгол улсын хэмжээнд болоогүй байгаа. Бүр бүхэн болохоо байцсан байна. Оюу толгой 5 толгой 2-ыг л одоо нэг юм хөдөлгөөнд оруулаад амгаарай гэж байгаа бол болохгүй. Буруу. Би нэг юм хайхад цалингаа тавихгүй. Яагаад одоо ямар юм хэрэггүй юм ярьж ингэ цаг барж идэг наа. Хэдэг хэмнэх 500 сая төгрөг. Тэнд 3 хүн хас 140 сая төгрөг. Ийм нэг хогийн юм болоо. Цаа чи хүмүүс гайхацсан сууж. Нэрээ ингэ болох байцсан байна. Одоо нөгөө нийлээд хамгийн сайхан болгоно гэсэн яас. Тэгэхээр ийм юмар битээ цаг алдталтай хурдхан шиг оруулаад төсөө батлаад хүмүүсийгээ цалинг тавиад ажиллаа хийгээд явъя. Би бол нэг арга барилыг буруу байна гэж хараад байгаа. Энэ хэдэн хүний ээжүүдийн мөнгө чинь хүүхдүүдийн мөнгө хэмнэн дахиад орон тоог хэмнэн энэ буруу. Үндсээрээ буруу. Өнгөрсөн 2 жилд чи ийм алхам хийх нөхцөл байдал байсангүй байсан. Тэгт бид хийгээгүй. Харин дэрэн дурвал энэ улсын хурлын батлаа хийсэн баахан дутуу босцсон байшингуудыг зарах юм бол тэрүүр ашигтай. Өмнөх засгийн газар дээр бид нар жишээлх юм бол тагнуулын ерөнхий газрын байшинг зарсан шинээр босгох гэжсэн байшин. Тэр 14 төгрөг байхгүй. Та нар 211 мянган ээжид өгдөг 29 тэрбум төгрөгнөөс 5 тэрбум төгрөг хэмнэ гэж дэмээр цугах нь тэр хэрэггүй байшингуудаа зараад тэгээд эдийн засгийн хувьд их зөв болно. Хувийн хөвшилд өгөөл эсвэл менежментийн хувьд өгөөл. Ингээд арга барилаа жаахан өөрөө харахгүй юм. Тэгээд би нэг юмд харамсаж байна. 1 сарын 20 хэдэн болчиход байхад төсөө баталдгүй. Тэгээд ийм популизм одоо ингээд Хамбатар гишүүнийг бол би үнэхээр одоо таныг бол зөв гэж. Сайхан яах гэж 3 хүний тухай юм яриад байгаа улс орон дээр 3 хүн халах тухай. Тэгвэл 17 хүнээ сонгогдгооч. Ингээ наадах юм популизм чинь дуусахгүй. Та нарын ингэж явах хооронд хүмүүс чинь цаа чинь төсөвчин батлагдаг учраас цалингаа авч чадахгүй шүү дээ. Эсвэл тэр цалингийн тусдан салгаад баталчихал та тэгчээд энэ нэг хачим яриас бол. Тийм учраас би сайхан бэлэг бид нар хамтрал ажиллаж байсан. Наад арга барил чинь үндсээрээ буруу болж байна. Хэцүү хүнд гэж хэлчихэд хүмүүсийн карма ухдаг юмыг бол зогсоо. Тэр бондоос үлдсэн 700 гаруй тэрбум төгрөг байгаа. Тэрнийг та нар төсвийн хөрөнгө оруулалтын жижиг сажиг байшин сав.